хуульчлагдсан авилгал гэж үзэж байгаа. Ягаад тэр хуулийн зорилго ашигласан гэсэн үг. Ер нь бол одоо энэ авилгалын асуудлыг ярихын тулд бид нэр заавал улс төрийн намын санхүүжилтийг ярих хэрэгтэй. Ер нь бол одоо би бас түрүүн чуулган дээр хэлэхдээ авсан би Монгол охноос авсан мэдээлэлээр бол сонгуулийн жил тухайн жилийн өмнөх сартай харьцуу одоо тухайн сонгуулийн жил одоо тухайн оны өмнөх сартай харьцуулахад бэлэн мөнгөний гаралт хамгийн багадаа 6-8 дахь өсөж байна. Тэр энэ мөнгө бол тэр чигээрээ сонгуул зарцуулах гэж гэсэн үг. Мөн бас одоо хууль заасан хуулийн дагуу улс төрийн нам санхүүж босож болдог. Гэхдээ нийт санхүүжлэх 98% нэг компани болон түүний явхан компаниас санхүүжлэх болохгүй. Энэ бол дэлхийд дээр ийм жишг байхгүй. Энд одоо засгийн газар цараас нөгөө өөрийн хамгаалтын албаараа дамжуулах хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулдаг гэдэг тэр компани байна, интернет эмнэлэгч байна, байлаа вестгийн суугч байна. Тэгэхээр үндсэндээ нийт одоо улс төрийн сонгуульд одоо ашигласан санхүүжилтийнхаа зөвхөн нэг компаниас 98% санхүүжлээ бол тухайн нам бол энэ компани нам гэсэн үг. Тийм учраас би энийг бол тухайн одоо хүн намын улсын аудитэд үндэсний аудитын газар дүгсэн аудитын тайлангаас харсан одоо мэдээлэл энэ бол яг бодит цаасны буусан мэдээлэл гэсэн. Нийтдээ 1 тэрбум 95 сая төгрөгийн санхүүжилтээс 1 тэрбум 45 сая төгрөг зөвхөн нэг компани түүний хамаарал бүхий 36 компаниас авсан байна. Энэ тунд гадны гадаад төгрөгийн оруулалтаач бол компани байл. Нэг компани хараад MCS-ийг хэлж байна. Тийм, MCS. Тийм. Энэ намууд бас Монгол Ардын нам бас маш хэмжээний санхүүжилт авсан гэдэг шүү. Тийм. Гэхдээ яг энэ чинь нийт санхүүжилт 98% биш. Энд чинь одоо юу гэдгийг одоо нийт санхүүжилтийг 100% гэж үзэх юм бол түүний нэг 10% эсвэл 5% авч болно шүү дээ, тийм. Тэгэхэд нийт санхүүжилтийг 98% авж байгаа жишг бол байхгүй. Тэгж тийм утгаар л хэлсэн. Улсын хурлын дийлэнх гишүүд MCS компани болон түүний охин компаниудаас хэлдэг хэмжээний бол санхүүжилт авсан, хандив авсан юм хөтөлбөртэй байгаа шүү дээ. Энэ тал дээр ер нь та яг ямар байр суурьтай байна? Яг 98% гэлтгүү маш хэмжээний хандивыг бол угаасаа авсан байгаа шүү дээ. Яг дийлэнх гэдэг нь би мэдэхгүй байна. Зүгээр яг үндэсний аудитын газар дүгсэн тайлангаас харахад за миний одоо манай ажлын албаны одоо бидний ажилласан харахад засгийн газрын 4 сайд байсан. За улсын хурлын 14 гишүүн байсан. Тийм яг тэгэхээр дийлэнх биш баха. Гэхдээ яг энэ бол зөв нэг хууль ёсоор одоо тухайн нэр дэвшигч өөрийн хандийн зарлыг ил 50% явуулж хууль ёсны зарлал мөн бах. Гэхдээ бас нэг сонгуулийн санхүүжилтийн хэдэн үе гэдэг харьцуулж байгаа юм. Тэрээс яг шиг 98% эсвэл 60% байвал шууд хамаарал бүхий гэж ойлгож шүү дээ. Одоо нэг компаниас ингэж их хэмжээний санхүүжилт авахд тий одоо улсын хорны хууль тухайн компанитай холбоотой асуудал улсын хурлаар орж ирэхэд ирнэ бас ард санхүүгийн зөрчил үүсэх юм эрсдэл байна шүү дээ. Үүсэлгүй тийм 100% үүсэж шүү дээ. Тийм учраас би хэлээд байгаа юм чинь 100% үүсэж байгаа. Нэг компани чинь тухайн компани намд байна шүү дээ. Тийм бохос нь яаж ч утсан. За одоо тэгээд 30 жилийнхаа түүхийг бүгдээр хадгалдаг. Улс төрийн одоо 30 жилийн түүхэнд 2 намс байсан. Тэгээ 2 нам руугаа л бүх одоо бизнес эрхлэгчид ингээ хандив өгдөг. Анх удаагаал ингээд 3 дахь улс төрийн өвчнөдөө хандив өгж байгаа л нэг тохиолдол гарч ирж байгаа шүү. Тэгээд энэ дээр болохоор манайх бол ингээд хандив авах хэрэгтэй. Гэтэ хүн нам ямар муухай юм бэ? Хандив авцсан байж тээ. Тэгтээ нэг компани авцсан байж тээ гэдэг бол энэ асар ингээд буруу ойлголт шүү. Дэлхийд дээр юм байхгүй тэр дэлхийгээ мэдэхгүй хүмүүс юм. Популизм хийхээ болох хэрэгтэй. Бид нар өнөөдөр арчлыг хамгаалъя гэх юм бол өнөөдөр аль болох авилгаас ангид байх хэрэгтэй. Дээрээс нь улс төрийн намын санхүүжилтний шилэн ил тод байх хэрэгтэй. Тэгээд дээрээс нь хин нэгэн ингээд тохиролцоонд за би одоо их хурлын гишүүн болох юм бол ийм асуудлыг шийдъя. Тийм болохоор надад танд өгөө гэдэг ийм нэг үгийн зүйлийг бол хүн нам хийдэггүй юм аа. Тэгээд тийм болохоор бид нар ил тод байдаг. Хин дуртай манай намд одоо санхүүжилт өгөөрөө л гээд ингээд ил тодоор ингээд дасаа ингээд тавьсан. Тэгээд тэр дотор орж ирж байгаа байдал нь бол тэр. Түүнээс тухайн компанитай бид нар ямар нэгэн одоо тохиролцоо хийгээд манай заавал мөнгө өгсөн тохиолдолд бид танаа асуудлыг шийднэ гэх тийм зүйл огт байхгүй. Тухайн компаниас одоо танаа намд юм уу ямар нэгэн байдлаар тухайн хуулийг дэмжээч гэдэг юм лобби ч гэмээр санал хүсэлт ирэх та дэмжих үү? Байхгүй. Тийм зүйл огт байхгүй шүү. Он жаргал гэдэг үнийг та таних уу? Уулзч үзчихсэн үү? За одоо ингээд улс төрийн намын тухай хуулиа бас санхүүжилтийнхаа орчныг та нар нэг эхлээд ойлгоорой. Хэрэв улс төрийн намд ингээд санхүүжилт орж ирлээ гэхэд тэр ож аргалаас нь байна уу, Женко Батулпаас нь байна уу, мөнгө орж ирлээ гэхэд тэрийг бид нэр хянаад энэ ингээд болохгүй юм байна, энийг буцаалаа гэдэг тийм хууль эрхцэн орчин байхгүй шүү. Нэг. Тэгэхээр нэг хоёрдугаар төрийн нууртай холбоотой асуудал дээр энэ Батулга гэдэг хүн ч, ож аргал гэдэг хүн ч адилхан ингээд ордынхаа асуудлыг хилцүүлэх нь зүйтэй л гингүүт зөрөөл өнөөдөр ингээл та нар одоо ож аргалын
компаниас мөнгө авсан байна гэдэг юм гараад ирж байгаа байхгүй. Ийм өчөөгөн байж болохгүй. Тэгээ бид нар дахиад хариуцлагатаар хэлээ. Хүн намын дарга хувьд манай улс төрийн институцийн хувьд бол юу вэ гэхээр хэн нэгнээс хамааралгүйгээр үйл ажиллагаа явуулдаг. Ямар ч одоо том бизнес байсан, жижиг бизнес байсан мөн үү? Хэрвээ авилга холбоотой холбогдсон бол та бүхэн мэдж байгаа шүү дээ. 4 жилийн хугацаанд бол бүхэл том эргүүдтэй парламент дээр хэн одоо шүгэл үлээдэг байсан. Хэн энэ хөгжлийн банкны асуудлыг парламент дээр зөвхөж гаргаж ирсэн. Засгийн газрын ажилласан чиглэлээс хэн 40 их найдны хулгай гэж явдаг байсан. Хэн нугаан автобусны хулгай гэж явдаг байсан. Парламентод хүн нам орж ирсэн дээр энэ авилгын асуудлууд бол илт хол болсон бодит үнэн шүү. Одоо тэгээ одоо бол бид нар уучлаарай. Шулуухан хэлээд бизнесийнхаа салбаруудыг бид нар дэмжинэ. Нөгөө талдаа энэ ардсан ус гэж байя гэж тэгэх юм бол авилгаар ингэж угчдаг тийм намын санхүүжилт байж болох. Тэр намын санхүүжилт одоо ингэ худлаа. Ямар ч тохиолдолд ямар ч компани ингэж санхүүжилт өглөө гэхэд тэр нь ил тоо шилэн байх хэрэгтэй. Намын санхүүжилт нь одоо нэг компаниас одоо 90 хэдэн хувь нь ингээ авсан энэ хэрэг хууль зөрчсөн үйлдэл юм бол шууд шүүхт ч юм уу цагдаагийн байгууллагууд шалгуулах хэрэгтэй шүү дээ. Яагаад одоо зарим тохиолдолд бас гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд байна. Энэ бас хууль бусаа гэдэг. Үнэхээр танаа аваагүй бол нэр төрмөрөөс одоо шалгуулж Тэр авсан уу гэвэл орж ирсэн нь бол үнэн шүү дээ. Тэгвэл манайхан чи ингээд ийм нөхцөлтөөр одоо юу гэдгийг за одоо ингээд DMCS гэдэг компани ож гэдэг захирал нь Дорж ханд гэдэг хүн намын даргатай уулзаад манай асуудлыг лоббид ороо маа гэд мөнгө өгнө. Тэнд огцгүй огт болоогүй. Ер нь бол тэгж өгөхгүй шүү дээ. Тийм яриа өгнө гэж байхгүй байх л да. Хоёрдугаар тэр компани бол бүхэл энэ намуудад өгсөн байлаа шүү дээ. Тэгж хийж одоо гол нь нөгөө хүн намын санхүүжилт бага байхгүй юу? тэгэхээр намууд баг дотор ингээд бизнесээ санхүүжүүлэхээр одоо тэдний одоо компани халаасанд орчих магадлал байна гэж хараад байна. Бид нар бол халаас малаасанд ордог тийм нам бол биш ээ. Нэг хоёрдугаарт одоо цаашаа бол аль болох энэ улс төрийн намын санхүүжилт ил болох хэрэгтэй. Тэгээд ханд өгдөг байх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол энэ мөнгөгүй тийм мэрэгжлийн хүмүүс чинь улс төрд орж чадахгүй шүү дээ. Тийм болохоор аль болох нөгөө иргэдээс болон олон нийтээс компаниас хандив авдаг байхыг бид нар ингээд уриалах хэрэгтэй байхад энэ компани ингээд хандив өгсөн байна ямар муухай юм бэ. Тэгээ хардангуутаа энэ нам бол ингээ холбоотой байж таараа гэдэг хөгийн улс төр бол болтой. Харин эсрэгээр Монгол улс ардсан ус баяа гэдэг их юм. Цаашаа парламент нь ирүүл хэн нэгнээс хамааралгүйгээр мэрэгжлийн хүмүүс улс төрөө хийдэг байна гэж бодох юм бол хандуур явах хэрэгтэй шүү дээ. Карманаас биш ямар нэгэн авилга албан тушаалд мөнгөөр байх ёсгүй. Нэг ийм зүйл байна. Зарчим нь бол буруу биш ээ. Таны ярьж байгаа тийм болохоор MCS нь байна уу? Тэр нөгөө Халтмаагийн Баттуулгын компаниуд байна уу? Хандуу өгөлтөө. Тэр Баттуулгын компани хүнд өгчөөд байна гаргаж ирэх хэрэгтэй. Мөн үү? Тэгээд тэр бол буруу биш аахгүй юу? Тэгэхгүй ингээд Баттуулгын асуудлыг ингээд шүүмжлэнгүүт за энэ нөхөр одоо ингээд нам нь ингээд хандив ачтай юм байна. Энэ нөхөр одоо холбоотой юм байна гэдэг тийм юм ингээд сэвхэн болгооч. Засгийн газрын хууль дээрийн төрнөөр оролттой холбоотой асуудлаар хэлсэн баг. Та материалтай танилцсан баг. Үнэхээр одоо энэ Баттуулга гэдэг хүнтэй холбоотой байгаа юм уу? Эх 7 хоногийн засгийн газрын уралдаанд хэлцэгдэх ба. Тэр үед бол би байр суурийг илэрхийлнэ. Тэгээд ер нь бол зарчмын байр суурьтай байх хэрэгтэй. Би дахиад хэлье. Стратегийн орд гэдэг юм дэлхийд байхгүй. Стратегийн бүтээгдэхүүн гэж байна. Стратегийн салбар гэж байна. Тэгэхгүй бид нар ингээд орд тойрол ингээд хэрэлдэж муудсад явдлаар том төслүүдэд ч хөдлөж чаддаггүй. Эдийн засгийн чинд агшсан хасраг популизмтай байгаад байгаа нь бидний өөрсдөө алдаа байхгүй. Тэгвэл яах ёстой юм бэ гэхээр бид нар натураа авъя. Бүсэн нэмэгдэх хамнаатай авъя. Хөрөнгө оруулалтыг та нар хийцгээ, хувийн сектор хийцгээ, гадны хөрөнгө оруулалт нь хийцгээ. Бид нар хангалттай татвараа аваад тэр мөнгөөрөө бид нар нөгөө баялагын сангаа бүрдүүлж авдаг. Яг энэ олон улсын жишгээр явах бол дэлхийд байхгүй юм гаргаж ирчээс хэрүүл удаал тэгэл хоорондоо чи муухай би их авсан, чи бага авсан. Энэ засгийн газартай л ярихгүй гэдэг нэг эсвэл би хэлцээр дор нь орохгүй гэдэг ийм зүйлээс бид нар татгалзах ёстой шүү. Одоо тэгээ дэлхийд дээр олон улсын зарчмаараа явах юм уу? Энэ бас хөгжгöd байгаа юм уу? Эсвэл өөрсдийнхөө дуу бүтээгээл энэ нэг хүмүүсийн тоон дотор хэрэлдэж явдаг 30 жилээ үргэлжлүүлэх гээд байгаа юм уу? Тэгэхээр би хүн намын дараагийн хувьд замаа шадар сайдтай бол байсаа одоо бүгдээрээ хөгжөө. Эдээсгээ нээ мөн үү? Тэгээ орлогоо бүрдүүлээ. Тэгээ бодиттой прагматикийн бодлого хийж явахгүй бол дандаа юм ус төрчихсөн байдлаар асуудал шийдэж болохгүй л гэдэг. Энэ бол нэг компани шүү дээ. За баярлалаа. Компани нэгжилдэ манайд бол ямар нэг хаана шийдвэр чи ирүүл байх боломж байгаа боо. Цаашдаа жишээлбэл та бүсний коног хамаарахгүйгээр дарж ийн гэж бид нар хэлдэг хаана байгаа. 98% санхүүжилт авсан. Ямар ч байсан ямар нэгэн өнөөдрийн байдлаар хүн наамд
танд өгсөн тийм хувь хүн болон хуулийн этгээдүүдэд бид нар ямар ч тийм амлалт өгсөн зүйл байхгүй. Амлалтыг Нэг өгөх бидний гаргах ямар нэгэн шийдвэрүүд бол тэрнээс үл хамаарсан хараа тусаа байна гэдэг. Хаашаа танай гишүүдээ одоо сонголт чинь тийм эрүүл байх боломж байгаа мó? Энэ мөнгөний харилцаа чинь одоо танай гишүүдийн шийдвэр гаргахад үнэхээр нөлөөлөхгүй байх баталгааг та өгч чадах юм уу? Одоо улс төрийн институцийн хувьд бол бид нар тангараа өргөөд улсын хурлын гишүүд болж байгаа. Мөнгөний хамааралтай харилцаа болж байна. Өнөөдөр бол хүн ам хэн нэгнээс систем хамаарал байхгүй шүү дээ. Байхгүй болохоор урд хүчнээс Тэгээ нийт ханд 98% гэдэг бол асар өнөөдөр өндөр одоо улс төрт бол бид нар цаашаа энэ улс төрийн соёлыг бол оруулж ирсэн бодит үнэн шүү дээ. Тийм ч болохоор бид нар бол энэ зарчим дээр бол хатуу байна. Биднийг худалдаж авах хүн байхгүй. Хүн нам Тэр хүнд олорч худалдаж авахгүй шүү. Та жишээлбэл мэдчихсэн үү? А? НСС-с 98% санхүүжилт ер нь манай бүх санхүүжилт ороод ирж байгаа гэдгийг мэдчихсэн үү? Одоо 98 гэдэг тоогоноос гарч ирсэн. Би одоо намынхаа санхүү нэг компани чиглэл өгөөд ямар хэмжээний орлого орж ирсэн юм бэ? Та түрүү орж ирсэн нь бол үнэн гэдэг тайлбарыг хэлсэн шүү дээ. Ер нь яг танай намын нийт санхүүжилтийн хэдэн хувь нь одоо НСС-с орж ирсэн. Яг надад одоо тэр тоон алга. Гэхдээ манай тийм улс төрийн намуудад ил тодор ингээд санхүүжилт өгдөг тийм соёл нь байхгүй байгаа байхгүй. Энийг байлгах хэрэгтэй байхгүй. Байлгах хэрэгтэй болохоор ямар нэгэн компани нааш өглөө гэхэд дансаа байлуулсан ил тодор та нар одоо хандаа өгөөл гэдэг юм шаардлага тавьж байгаа нь зөв эсрэгээр яах вэ? Тэгвэл би ингээд тэр хин байдсан Батулга гэдэг хүнтэй чинь мод чагаал гэдэг хүнтэй уулзаад за манай энэ хүмүүст ингээд бэлэн мөнгөөр өгчөөрөө гэдэг ийм наймаа хийгээгүй байхгүй. Яг одоо энэ хийгээгүй ил тод ингээд явж байгаа эн чинь өөрөө сайн зүйл байхгүй. Сайн зүйлийг ингээд бишээ ямар муухай юм бэ эн чинь мөнгө авцсан байж тэгэж үгүй шүү. хамгийн гол нь одоо дийлэнх санхүүжилт нь нэг компаниас байгаа учраас хамааралгүйгээр шийдвэр гаргаж чадах уу гэдэг юм. Бид эрийгээ бол хэлж чинь манай улс төрийн институцийн хувьд хинээс хамааралгүйгээр шийдвэр гаргана.